Meta abuse үзүүлж байна. Энийг эхлэхэд нэгэн эмэгтэй хүүг ээжиндээ бариад хараа цаашууны дигдэхэ шигэ эбүвэ гэж хүүхдээ тайвшруулж байдаг. Тэгээд тэр эмэгтэй хүүгээ нэгэн хаалга тогшин онгойлгосон настай хүнд өгөөд нүд ирмэх зур алга болдог. Харин хүзүүнд нь хушхны зүйлт байдаг бөгөөд кадр гинт солигдно. 18 настай үе рүү шилждэг нэгэн залуухан охин Лю Хян нэгэн залуугаас чихрээ авахыг гуйдаг. Тэр залуу нь 18 жилийн өмнө хаягдсан хүү байдаг ба тэр хүү шүү гэж дууддаг болжээ. Охин дахин гуйхдаа үнэхээр өхөөрдөн муурны нүд гарган сансандаа хурц чихрээ авах болж чаддаг. Энэ хүү ертөнцид зарим хүмүүс хэмжээшгүй далтын хүчтэй гин. Манай хоёр гудамжид байхдаа хүн овоорснд хараад очиж үздэг. Харагдахгүй байсан тул Лю Хяваг шүү нуруунд дээрээ өөрч үйл явдлыг арайч ухаарлаа. Харин тэр үзүүлбэр нэгэн залуу галаар луу шиг төргөж байдаг. Энэ үйл явдал нь шүү дотор байсан элдийг сэрэж орхидог. Тэр залуу галыг үнэхээр гарамгаа удирж байсан ч түүний зүрхэнд онцгой мэдрэмж өгч тэр өөрчлөгдөж эхэлдэг. Энэ ертөнцид болохоор хүн болгон зарим хүмүүс нь хүч чадалтай, зарим хүмүүс нь тийм хүч чадалгүй ертөнц юм байлээ л дээ. Тэр нэгэн зүйлийг олж авчээ. Гэвч шүү мөнгө илүү чухал байдаг. Бөгөөд ягаад ч юм үзүүлбэрийн дараа хойд өрөөрөө нууцаар ортлох галын үзүүлбэр үзүүлж байсан залуу унтуулдаг буугаар хідэн харах уцтай залуучууд будаж унгааж байдаг. Шүү харин тэр хүмүүсийг амархан аргалж орхидог бөгөөд хэвтэйхэн салж орхино. Тэр хүмүүстэй тэгтэл нэгэн сонин хүү шүү Лихуа гадаа байдаг. Тэр хоёроо шүү гэрөнхийд бол найз болохыг хүсдэг. Гэвч Лю Шихуа зүгээр сүнс харж байгаа мэт ер нь шүү хоёр орхио талхдаг. Харин шүү маш гүн бодолд авсан байна. Хэрвээ Ли Шуа нууцлаг чадвартай болсон ч ингээд нууцлаг харах хувцастай хүмүүс ирээд өөрийг нь хорих юм байна да гэж бодно. Гэвч Лю Хян шүүгийн энэ тэнэг бодлыг мартахыг ятгадаг бөгөөд намайг үргэлж хамгаалал гэж амлах гэдэг шүү. Мэдээж тэгнэ гин. Тэгээд хараад Лю Хян мэдээ үзэх бөгөөд нууцлаг чадвартай хүмүүсийн камерын бичлэгт өртсөн байгааг олон нийтийн сувгаар дамжуулдаг байдаг. Тэрээр үзээд сууж байдаг. Харин шүү хамаг л гэрийн ажиллаа хийж байгаад гадагшаа гараад гарцаар гарч байтал гинтл маш хурдан машин шүүг мөргөж орхино. Энэ үед шүү үхэж байгаа гэдгээ мэдэрнэ. Гэвч тэр мэдрэмж нь үхлийн мэдрэмж биш байсан бөгөөд түүний бие огт өвдөхгүй бүр ямар ч өвчин мэдрэхгүй. Өмнөхөөсөө ч эрүүл сарвал бас онцгой хүч чадалтай болсон байдаг. Тэр хүмүүсийн толгой дээр оноо шиг зүйл хардаг. Түүнийг мөргсөн золгож айж сандрах үед оноо хардаг. Хамаг хурдаараа зүгтж орхиход тэр дэлгүүрийн орж гоймон хөвдөг. Харин дэлгүүрийн худалдагч цусыг нь хараад бас толгойн дээр нь оноо харагдана шүү. Хамаг ирчээрээ дэлгүүрээс гараа гэвч хажуугаар зурсан хоёр хүнийг мөргөхөд толгой дээр нь оноо харагдаад байдаг. Тэгээд шүү гэртээ орж ирээд босон явдлыг дүүдээ хэлнэ. Тэгээд усанд ортол нэг ч гэмтэлгүй байдаг. Дараа нь унтах гээд орон дээр гартал түүний нүдний өмнө гинтэл систем гараад ирэх нь тэр. Тэгээд өөртөө таарсан хүмүүсийн нийс гинтэл оноотой цуг гарч ирэв. Тэр учрыг сая ойлгожээ. Тэр хүмүүсийн айлах эсвэл сонин мэдрэмж өгөх, мэдрэмж бүртээ оноо авч байгаа гэдгээ тэр илүү их мэдрэмж хүмүүст өгөх бүр түүний левел нэмэгдэж байгааг сая анзаарав. Бас сая ойлгов. Энэ чадвар нь тамийн хааны чадвар юм. Учир нь тэр хүмүүсийг айлгах муухай мэдрэмж өгөх бүр илүү өндөр оноо авч байна. Бүр тэр системд азаа үзэж болтгийн бүр сонирхолтой гэж жинх мөнгөөр шүүд нэг ч аз таардаггүй байж байгаад азар нэг таарнаа систем дотор алим гарч ирдэг бөгөөд шууд үнгүй алим гэд идэж өрхөн. Харин түүний эзсний дараа тэрэнд нэг л биеийн тавиад гоё мэдрэмж авнаа. Дахиад нэг азаа үзэхэд тэр маш азтай байдаг бөгөөд дэлхийн ертөнц систем тэр ойлгодог. Энэ мөчид тэр бараг л бурхан юм шиг мэдрэмж өртөн төрнө. Тэр саяхан гэртээ байсан гэдгээ мартаж орхисон байдаг бөгөөд тэр дараа нь энгийн амьдралдаа буцааж ордог. Бөгөөд байшны дээвэр дээр гараад байж байтал хоёр хар хувцастай таарнаа. Энэ хар хувцсангууд нь болохоор ерөнхийдөө супер чадвартай олон нийтэд аюултай хүмүүсийг л барьдаг юм байлээ л те. Тэгээ шүү тэр хоёрын амархан маллаж чаддаг. Гэвч гадаа нэг чимээ гардаг бөгөөд гараа туршдалыг өдөр галаар наджсэн залуу шиг хэвтэж байдаг. Харин шүүтэр эрэхтэй ашиглаа шийддэг бүх ашиглахыг ерөнхийдөө шийддэг. Түүнд сонин мэдрэмж өгч оноогоо авч илүү левел ап хийх гэж үзнэ. Гэвч тэр
байдал нь тэр галаар наадах залуу таалагддаг бөгөөд өдөр галын үзүүр үзүүлдэг залуу уурандаа шатаах гэж 3 удаа оролцсон ч яадаг ч биш шүү. Мэдрэмж өгч шүү. 150 хоног 3 удаа авна. Харин дараа нь Лева дүүд нүдэрээ үтсэн бөгөөд гайхшиж өөрийн чинь би юм төсвөртэй босон юм шүү гэдэг шүү. Систем гаргаж ирэн өөрт нь нэг бөмбөлөг шиг идэх юм гарч ирснийг харна. Тэр түүнийг шууд идэж орхидог 2 жимс нэгдэх жимсээ бодвол түүнд хаалх шигтэй маш их бэр чадал өгнө. Эхний жимс харин түүнийг юу ч гэмтэж чадахгүй болсон байгааг шүүсүүлд ойлгосон юм. Лева одоо мөнгө хэрэгтэй байгаа. Харин шүү гинт утсаа гарган чатаар найзуудтай сонин мэдрэмж өгч левел нэмэх гэж оноогоо дахин цуглуулах гэж оролддог. Харин маргааш нь шүү мөнгөний учир өндөг олон нийтийн газар ирнэл зарж эхэлдэг. Ер нь бол мөнгө болохын төлөө л хөдөлмөрлөдөг гэсэн үг. Боловч сургуулийнхан тэгээд хүүхдүүдтэй таарна. Тэрнийг өргөдөж орхидог. Харин Ли гэх ер нь бол баяалын хүүхдүүний бүхэл зарж байсан буу ер нь л үндгийг нь аавна. Харин шүү түнтэй хачаагач юм ярин оноогоо нэмсээр л байдаг. Бас санаатай Сяо гэх нэгэн ер нь л охин гарч нэг сэхэд охин гараад ирдэг. Харин түүнийг хараад Ли юу шүүтэй ярихаа болоо сургууль руугаа явдаг. Харин сургууль дээрээ хүүхдүүд нууцлаг тийм вебсайтаас хүчтэй хүмүүсийг үздэг байв. Тэгээд тэнд хүмүүсийн ер нь л ангилдаг бөгөөд 6 англи байдаг. FSA хүртэл тэгээд бүр S гэж бас англиуд байгаа. Хүмүүс элит л гэсэн үг те. Харин шүү одоохондоо F зэрэглэлд багтах нь бол шууд ойлгомжтой арчаагүй нэгэн гэдгийг мэднэхтэй. F гэтэл ер нь F гэдэг нь болохоор бас жоохон бэр чадалтай хүмүүсийг хэлдэг шүү бас. Нэгэн хүү орж ирнэ. Гадаа нэг зүйл болоод байна гэлдэг. Бүх хүүхдүүд гараад ирдэг шүүж мөн адил гадагш гарна. Шүү сайтаа гадагшаа гарахтаа хальт зөрнөө. Нэгэн сурагч маш бэр чадалтай бөгөөд багшигаа сургуулийн шидэх гэж оролцож байдаг бөгөөд багшигаа өргөцсөн байдаг. Хар хувцастангууд аль хэзээний ерөнхийдөө бол ирсэн байдаг нь харин энэ үйл явдлыг шүүгийн хувьд боломж юм. Тэр өмнөхөөс илүү сөрөг мэдрэмж хүмүүст авч оноо энэ цуглуулсаар байв. Харин энэ үед ерөнхийдөө шүү сургуулийн дүрм журмыг ярьж хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөж оноогоо цуглуулдаг. Энэ нь бол тэр хүү багшийг аврахтаач голно ш. Тэр мөчид багшийг өргөж байсангүй рүү хар хувцастангууд амжилттай юм л дайрдаг бөгөөд багшийн амьд мэд энэ нь бол чулуудж ер нь бол шүү ер нь бол аварч чаддیں۔ Нэг охин болохоор шүүг хүний аим аварлаа гэд магттал тэр өөдөөс нь би дэгснээ мэдэхгүй юм байна гэж дахин сонин мэдрэмж өгч ер нь бол оноогоо авна. Ангита буцаж ортол түүний хүч чадалтай болсон энэ шалгахаар биш юм л ангийнх нь бүх хүүхдийнх нь ер нь бол тусаар нь тэг хүч чадалтай хүүхд байна гэдэг ер нь шалгадаг. Харин дараа нь тэр гэлүүгээ явж байтал нөгөө юу хачин танилцъя гэдэг нэг хүүчин дахиад л гараад ирдэг. Гівшээ шүү түүнийг хаяад л явдаг. Харин гэртээ яг ортол Лева би мууцсан байдаг бөгөөд шүү систем дотроос эдгэх чадвартай жимс Лева төгтөл шууд идээд идэгчдэг юм аа. Тэгээ тэр сургууль дээр маргааш нь очдог бөгөөд цусны хариугаа авах гэж нэлээд сандралтна. Ер нь бүхэл хүүхдүүд ер нь л сандарсан байдаг. Харин энэ үед сургуульд сонгогдсон хүчтэй хүүхдүүдийг авахаар мистер Фэй гэх багш орж ирнэ. Бүх хүний нэрсийг сонсож байтал бүхэл сурагч нар шүү гэдэг нэрийг сонсоод гайхшиж орхино. Учир нь үнэхээр супер чадвартай гэдгийг нэг ч удаа харуулж байгаагүй. Кадр солигдно 2 залууд тулдаж байдаг. Буцаад анги руугаа кадр солигдно. Тэр тулаанчийн нэг нь мэдээж ирв мистер Фэй. За кадр солигдоход юм Жан гэдэг хүү гарч ирнэ. Тэр шүүтэй очиж мэндэлж хажуу талд нь очиж сууна. Харин мистер Фэй хүүхдүүдийг тулааны талаар асуулт асуухад хэн ч хариулж чаддаггүй. Бүгд тэнийг ярьдаг. Ерөнхийдөө шүү бол хамгийн тэнийг юм ярьдаг. Харин Жан хамгийн оновчтой хариу гэлнэ. Дараа нь 7 сарын дараа дэлхий ерөнхийдөө бол маш өөрчлөгдөх болно гэдэг мистер Фэй багш хэлдэг. Тэгээд анги таарсны дараа Жан шүү хоёр алхаж байтал шүү олон нийтийн групп чат дахиад бүдүүлэг мессеж бичиж оноогоо цуглуулна. Харин гэртээ ирсэн хойно Азийн дөргөө дахин тоглож эхэлдэг. Тэр өөр чадвар хүсжээ. Гарн дээр нь шүлтэй хоол гарч ирнэ. Эргүүлэх бүртэл шүлтэй хоол гарч ирээд байв. Дахин эргүүлэхээс сүүдэр гарч ирнэ. Лю Хяогийн дүүгийнхэн толгоор руу гинэд харан хүртээ сүүдэр орчдөг. Харин Лю Хай яг ямар чадвартай босноо харагдгүй бөгөөд маргааш нь шүү гадагш гарч байтал нэгэн элдний мастер дасгал хийж байдаг. Шүү шууд түүнээс надад ил дээр тулдахыг зааж өгөөч гэж гуйв. Тэр өчигдөр
осон шөлөө гудамжинд зардаг. Тэр маш их мөнгө олно. Тэр мөнгөөрөө дахин суглаа авна. Тэр азаа үзсээр байдаг. Жинхэнэ мөнгөөрөө л азаа үздэг юм байлээ л дээ. Ганц системийнх нь сул тал гэх юм уу да. Тэр маш их азаа үзсний тэр нууцлаг элдний чадвартай болно. Тэр элдээ хизээж дуудаж чадна. Хаач маш сонирхолтой шүү. Ер нь бол хэмжээ хязгааргүй ямар хэмжээстэй шүү дуудаж чадна гэсэн. Шүү дахиад л сургуульд очдог. Ли харин түүний шүүд очиод өнгөрөх гэж оролдно. Яг бол Ли бол баяа Ли хүүд. Шүү нэг тоодог. Маргааш нь мистер Фи хүүхдүүдийн хүчийг түүний шидийн чулуугаар нь үздэг. Харин шүү өрөөндөө байхдаа өөрийнхөө хүчийг өөрөө үзчихдэг. Шүү дахиад гэрээсээ гарч байгаад элдний мастад таана. Шүү дахиад юм нь Ли багшаас мангартуулж байгаад ерөнхийдөө оноогоо цуглуулад байт юм л та намайг над зааж өгөөч гингүүтээ тэгээл дангууд нь ерөөсөө сурахгүй яваад өгдөг. Тэгэл шүү Жантай явж ерөнхийдөө хоолны газар орж явахдаа ерөнхийдөө B ранк руу орох талаар ярилцсана. Харин оройн дандаа гадаа сэлэмний бэлтгэл хийдэг. Ли өвгний гадаа нэгэн залуухан сэлэмч ирснийг нууцаар гарчдаг. Харин тэр залуу сэлэмчин удахгүй дайн болох болно. Өөрийн талд толтгоо гэж асуух гэж л байсан юм билээ л дээ. Харин Ли энэ нь сэлэмчин одоо өвгөн маань залуу хүүд яг хөтэ үгүй гэж юм татгалцдаг. Харин залуу хөө дараа тарахтаа дайсан ч болж магадгүй шүү гэж хэлээд яваад өгнө. Шүү нууцаар харж байгааг сэлэмчийн залуу шууд зүн сонгоор мэддэг. Тэгээ шүү анзаарсныг нь анзаараад доошо бултдаг. Харин шүү одоохондоо хангалттай өөрийгөө хүч чадалтай гэдгийг мэддэг ч илүү хичээх хэрэгтэйгээ мэднэ. Маргааш нь тэр мастер Ли өгнөөс дахиад сэлний талаар надад тулдахыг ерөнхийдөө зааж өгч болох уу гэж асуухад ерөнхийдөө Ли дахиад зөвшөөрдөг. Харин шүү дахиад дааж гин манай дүүд гэсэн юм л да гэж ерөнхийдөө бол дүү болон тэр нэг мастер Ли хоёрыг ерөнхийдөө бол хоёулын доёолоо дахиад оноогоо цуглуулдаг. Яагаад гэдэг шүү ингээд маш олон удаа ингэж хүмүүсийн дургу гүргээд үзээ ядуулаад яваадаах юм бэ гэхээр нэг оноогоо цуглуулаа л байгаа байхгүй. Тэгэд эхний хэсгээ бол энд хүргээд дуусъя. Тэгээд дараагийн үйл явдал юу болох вэ гэж бодож байвал ядаж 10k хүргээрээ шууд парт 2-ыг тэр доор нь хийшүү. За тэгээд баяртай. 2 дугаар хэсэг. Шүү хөлтэй учирснаас хойш супер хүчтэй болсон билээ. Хамгийн сонирхолтой нь тэр сөрөг сэтгэл хөдлөлөөр оноо цуглуулсан оноогоороо системээс азаа үзэн хэрэг маш их азтай байвал нууцлаг чадвар эзэмшдэг босоор байсан билээ. Шүү олон нийтийн сүлжээнд болсон гэмт хэрэгтнүүдийг гар утсаараа үзсэж ангидаа сууж байгаад гинэт гэрээсээ гармаар санагддаг. Гартал сайвтай харц мөргөлдөн шүү цаашаа гэрлүүгээ явдаг бөгөөд үзэгдэл солигдох үед Ли шүү шинхэн Ли багштай дулааны мэдлэгээ тэлээд байж байдаг. Ли багш шүү зориулж гар хөлийн биеийн хүндрүүлж өгдөг нь Ли багш энэ өөрийн чинь хурд хүчийг нэмэх болно гэж хэлж өгнө. Шүү хүндрүүлэгчийг барьж үзээд хөнгөн санагддагч Ли багш харин сэлмээ далайт ойрхон байсан чулуун ханыг зүсгэхэд орхид Ли тэгээд илтээ мянган удаа далайж бэлтгэлээ хий гэж даалгавар өгнө. Юу чин гэдэг шавтай гэдгээ бас хэлнэ. Шүү өдрөөс шөнө хүртэл бэлтгэл тасралтгүй хийдэг бөгөөд шүү үнэхээр хурдан элдийг сурч эхэлдэг. Орой болоход Ли багш чи ирээдүйд одоо байгаагаас хүчтэй болно. Чи яах гэж хүчтэй болдог вэ гэж асуудаг. Гэж асуухад шүү би зүгээр л амьд үлдэх гэж хэлнэ. Тэгээд дүүтэйгээ зүг ямар навшин хэцүү амьдралыг туулсан гэдгээ Ли багшд хэлнэ. Харин чи хүчтэй болоход бусдыг хамгаалах хэрэгтэй гэдэг үзэгдэл солигдож Ли шоо Ли багш их нэрийн хамтдаа өглөө айл хэзээ болцсон байж байдаг. Бөгөөд хамт хөнгөн зоош идэж байдаг. Шүү гэртээ байж байтал систем Южин буюу Ли багшийн анхны шавийг царайг харвал бонус оноо өгнө гэдэг. Шүү хамаг хурдаараа гэрлүүгээ гүдэг шүү амжиж ирдэг шүү. Өөрийн төвшинг нууж худлаа хэлдэг бөгөөд F гэж хамгийн бага төвшинг хэлнэ. Юужин харин юуны тулд босч ирсэн гэдгээ Ли багштай хэлдэг бөгөөд ирээдүйд болох хормоо зүйлсийг зогсоох инх таймныг авч ирэх гэж хэлнэ. Ли цусны шинжилгээг авсан хариуг нь F гэж хэлнэ. Гэвч оройн цус нь
гэрэлтэж өвчнөд аль хэзээний очисон байх магадaltaй байдаг. Шүү Ли багштайгаа таасан ч хөнгөн худлаа хэлж орхидгоо. Оройн системтэй цуглуулсан оноогоор азаа үзэж байгаа шинэхэн чадвартай болдгон тэр өөрийгөө гадны хүмүүст нуух буюу ийм хамгаалалт үүсгэн гаднаас хүн ерөөс харж чадахгүй таниулахгүй гэсэн үг. Харин шүн Лю Шуан дүүн анх удаа оддын системд нэвтэрдэг. Өмнөх ангид дээр нь толгой руу хар зүйл орсон нь Ли Шуан хар нүхний чадвар буюу харсан зүйл эсвэл өгсөн зүйлсийг дахин бүтээх чадвартай болсон байв. Ихэндээ жижигхэн битэй шоргоолзыг бүтээж чаддаж байв. Маргааш нь харин шувуу бүтээв. Тэрийг анзаарсан шүү гахааны ферм рүү Ли Шуаг дагуулж яв. Харин гахаанд бол Ли Шуаг үнэхээр дургу. Тэгээд оройн гахааг Ли Шуаг бүтээхийг хүсвэл гахаа бүтээж чадвч байш. Шүү Ли Шуаг хоёр баяртай байлаа. Оройн тэд амттай хоол идэж энэ орой тэр хоёрт амттай хоол дахин идсэн өдөртөөх нь нэг байв. Баг багаар амьдралын дээшилж байв. Тэр үед зурагтаар гэмт хэрэгтний талаар гарна. Нэг зурагтаар хамгийн ихний сцен дээр гар утсаар үзчихсэн. Шүү тэрийг зогсоохоор гартал Ли Шуаг хамт явна гэж ятгсаар байгаа хамтдаа тулаанд болж байгаа газар өшөө. Мистер Фэй багш ирсэн. Тэр танхаа гаруудтай тулдаж байв. Танхаа гаруудын ахлагч нь Роберт гэдэг байв. Гүүрэн дээр Мистер Фэй Роберт тулдана. Мистер Фэй багш баг нь ерөнхийдөө бол Робертийн баг ихнийг ялж байдаг. Роберт ухаж нэгэн байгууллагын дотор нуугдав. Энэ үед шүү Ли Шуаг орхиод тулаанд орохоор явдаг. Роберт багийнхаа хоёр гишүүнээр бамбаг хийж Мистер Фэйийн багийн гишүүдтэй тулдаж гарнаа. Энэ үед Мистер Фэй багш гэмтэж орхидог бөгөөд шүү ч гэсэн ерөнхийдөө тулаанд оролцож ялгнэ гэсэн байдаг. Гэнт шүү дайрч салааны зэргүүдийг араалан Роберттэй тулдана. Хүчээрээ хурдаарж илүү байсан шүү. Эцэст нь хутхыг дагер гэдэг чадвараа дуудан Робертыг ялж чадна. Дараа нь гэртээ буч ирнэ. Ли Шуаг өгсөн 3 танхаа гаруудаас сүнсийг нь Ли Шуагаар амьлуулж мэдээл цуглах зорилготой. Зорилгын тэгээд ерөнхийдөө яг тэр үед Ли багштай таардаг шүү болон Ли Шуаг ер нь бол таараад оройн хоолнд гарах гэж байна гэж амархан гаргалж худлаа хэлж орхино. Тулаан басан газар очиод өгсөн 3 хүний сүнсийг Ли Шуаг мэдэрч чаддаг бөгөөд нэгийнх нь сүнсийг нь өөртөө шингээх хүч нь хүрдэг. Сүнсийг биедээ хадгалан илүү хүчтэй болсон үедээ гаргаж ирэх шийднэ. Ли Шуаг миний хотоод хоосон оргиод байна гэж хэлнэ. Шүү түүнийг равны газар оруулна. Хангалттай хоол идсэн Ли Шуаг маш баяртай харагдана. Ли Шуаг өмнөхөөсөө хоёулаа сайхан амьдарч байгааг хэлнэ. Хэдхэн сарын өмнө л олигтой юмч идэж чадахгүй ямар зовлонтой байснаа дахин сануулна. Тэр хоёр уулзаад өмнөхөөсөө амьдрал нь илүү сайжирч арай дээр болсон байдаг. Хоёр өнчин хүүхэд биедээ дэм болжээ. Шүү зарим үед хүн дээр өвдөх үед Ли Шуаг бол асран хоол унд усанд явж ирдэг байсан байна. Ли Шуаг хоол идэж байхдаа үрд нэг гэр бүл байцгаая гэж хэлнэ. Амналалт авнаа шивгаас. Шүү хар уснууд цугларч өчигдөр болсон тулааны талаар ярилцж гинт кадр солигдогч шүү камеранд өрцөн байдаг. Азар хамгаалтын буюу сүдрийн чадвараар танигддаг. Харах уцтангууд энэ чадварлаг хүнийг олох ёстой гэдэг. Тэр дунд нэгэн гишүүн би олох болно гэж хэлээд үзэгдэл солигдно. Шүү хоолоо зарж байдаг. Шүл аль хэзээний алдартай болжээ. Өмнөхөөсөө илүү мөнгө олдог болжээ. Мөн хоолнд дуустал нь зарагдав. Харин шүн Шуаг өчигдөр биедээ шингээсэн өгсөн хүний сүнсийг ам оруултал Роберт буюу ахлагчийн байдаг. Ли Шуаг Робертыг 100% удирдах аль хэзээний сүдрийн туслах болгосон байв. Ли Шуаг сүдрийн зэрэг болжээ. Роберт өмнөх бүхэл бодлыг нь бас мэддэг болов. Роберт мэргэжлийн хулгайч дээрмчин байв. Ер нь бол маш үнэтэй байр үзүүлж маш их мөнгө олох боломж байгааг энэ Жанд ер нь хэлнэ. Жан өөдөөс нь сүнсний талаар ярина. Баян хүмүүсийн баян байгаа төр нь баян төрдөг сүнс нь баян байгаатай холбоотой гэх мэт толгой ирүүлсэн сонь зүйл ярина. Мөн ерөнхийдөө сүнсний чулууглыг нь бол айгу шүүгүүл би чамаг өгнө гэж ерөнхийдөө шүүдэлтэй. Жан ер нь ойлголтоо шүүд мэдлэг муу байсан гэсэн шүү ерөнхийдөө бол
Тэгээд тэр зүйлийг сайн ойлгодгоо. Тэгээд ерөнхийдөө бол харин энэ өдөр сургуулийн захирал нь өөрчлөгдөж байгааг олон нийтийн одоо яригчаар ярина. Ли Шан тэр өөрийгөө танилцуулж яг олонний өмнө үг хэлэх гэж байгаа шүүгийн хүчийг мэдрэн олонний дунд буцаад мэдрэмжээ алддаг. Ли Шан болохоор нэлээд өндөр левелтэй байдаг бөгөөд B левелтэй байдаг. Тэр сурагчдыг C level та нар хүч чадна гэх мэт урам зориг өгсөн үгнүүдийг хэлнэ. Тэр өчигдөр ерөнхийдөө босон тулааныг хүүхдүүд хэлдэг бөгөөд өөрийнхөө сүнсний хамгаалтаар танихдахгүй болгосон хүнийг харуул хэлээрэй гэх мэт сүнсний чулууны тест хийж тэр хүүхдийг энэ сургууль байвал олно гэж янз бүрийн юм ярьлаа. Мистер Фи бүх зүйлийг энэ хүүхдүүдэд харин тайлбарлаж өгнө. Шүү харин дүрсгүйтэж хүүхдүүдийг доош нь хийсээр чатаар доошонд хийсээр байв. Учир нь тэр оноогоо цуглуулсаар л байгаа. Харин хичээл таарсны дараа шүү Жанаас нууцаар хар захаас авсан 2 сүнсний чулууга зарах гэж оролдоно. Мөн тэр энэ чулууг маш үнэтэй авсан байдаг бөгөөд нэгийг нь 100,000 янаар авчээ. Харин шүү Жанаас нэгийг нь 120,000 янаар амжилттай зарна. Учир нь энэ чулууг олох нь тун хэцүү аж. Харин шүү тэр дорн мөнгийг авсангүй. Жанд итгэж байгаа бөгөөд тэгж байгаа шилжүүлэхгүй идэл гэж хэлнэ. Үзэгдэл солигдов. Ли багш Ли Шоо гэртээ байж байхад нь хар хувцнуудын нэг мөн захирлаар нь орж ирсэн. Ли Шоо шүү гэрт нь иржээ. Мөн тэр шүү дээр нууцаар ирээгүй байдаг бөгөөд харин Мастер Ли багштай ер нь л уулзах гэж ирсэн байдаг. Мөн тагнахаар. Шүү оройн Ли Шоо дүүдээр ирдэг бөгөөд тэр өөрийгөө ямар их мөнгөтэй болсныг гэдгийг хэлгээс гадна Ли Шоод ерөнхийдөө гар утас авч өгчээ. Маргааш нь гэртээ маш олон иж бүрдэл зүйл авахар болсон гэдгээ бас хэлдэг. Амьдрал нь баг багаар дээсээр байдаг бөгөөд тэр өөрийн систем өөрчлөлт орон системийн шүүг автоматар ордог бөгөөд шүн Ли Шоо бид харанхуй сүдэр нэвтэрч оров. Өглөө нь тэр өөртөө шинэхэн пассворд авахар гадагшаа гэрээсээ гараад явж байтал Ли Шоо ер нь бол чат бичсэн байдаг. Шинэхэн гар утсаараа. Шүүлүү ер нь Ли Шоо залгаж гарнаа. За тэгээд өнөхөд бол энэ аниме part 2 хэсэг дуусч байгаа. Part 3-ыг чадхаараа хурдан оруулна. Та хэд минь өмнөх part 1-ийг маань маш их лайкаар дэмжиж Миласны хүчээр л part 2-ыг чадах ятгаараа хурдан орууллаа шүү. 10,000 үзэлт ядч хийчихвэл part 3-ыг тэр дооронд нь шууд хиймээр байна. За тэгээд баяртай. 3 дугаар хэсэг. Шүү өхөлтэй учирснаас хойш супер хүчтэй болсон билээ. Хамгийн сонирхолтой нь тэр сөрөг сэтгэл хөдлөлөөр оноо цуглуулсан оноогоор системээс азаа үзнэ. Хэрв маш хацтай байвал нууцлах чадвар болж авна. Эсвэл нууцлах зэвсэгтэй босоор байгаа билээ. Харин түүний дүү Ли Шуан алтны хажууд гуйл шарлан гихчээр нууцлах харанхуй сүдрийн цэрэг гих чадвартай болсноор part 2 дууссан билээ. Мөн тэр Ли гих хөрш элдний мастер яаж байлдах талаар сурч байгаа гэх мэт үйл явдал part 1, part 2 та нарт ярьж өгсөн бол part 3-аар илүү dark илүү явдал гарна шүү. Бэлтгэртэй байгаарай. За ангийнхаа хүүхдүүдтэй цуг хаашаа явж байгаа мэдэхгүй нэг том машинд сууж явж байгаа бөгөөд бүгд л айц хүйц дунд явж байдаг. Шүү ийм нөхцөл байдалд орсон ч хүмүүст муухай мэдрэмж өгч оноогоо цуглуулсаар л байдаг. Харин тэр зорьсон газраа ирдэг бөгөөд цэргийн баасч газар байдаг. Мөн тэр тэнд бууж ирсэн хойно хоол бүгд иддэг. Харин нэг тарган залуу бусдыгаа дээрлэхэж суудал дээр суудал шүү түнд алганы амтаа үзүүлж өөрийгөө хинбэ гэдгийг бусдад мэдрүүлдэг. Бас юм хөгийн навшуудыг дартаг. Дараа нэг Жанс гэ найзтайгаа сайхан хоолоо иднэ. Тэрний толгойд хүүхэд байхад нь дуулж өгч байсан. Хараа цаашоо нэгдээ шишигээ их дууны үгс ээжийнх нь хоолой толгоонд нь хингсэн байдаг. Тэр од руу харахтаа тэр хоолойг сонсноо. Мөн шүү одоо маш хурдан хүмүүст муухай мэдрэмж өгч левел нэмэх ёстой гэдгээ санана. Ажиллагаанд орно. Тэр баян найзтайгаа төвлөж байхад нь анхаарлыг нь сарниулж муухай мэдрэмж өгч оноогоо авна. Маргааш өглөө тэр өөртөө хэр их азаа үзэх оноо болон жимс байгааг хардаг. Шүүдүүтэйгээ уцаар ярмаар байгаа боловч утас нь сүлжээ муутай байдаг бөгөөд Ли Шавын яриаг сайн сонсож чаддгүй. Дараа тэр хоолоо идэх
гэж олон нийтийн хоолны газар ортол өчигдөр бусдыг дээрлэхэж залууг намгтгсан болохоор бусад хүмүүст нэг залуу шүүд хүндлэл өгч сандал тавьсан байдаг. Хоолоо хийсний дараа тэр баян найз болох Ли бясалгал дахин хийж байхад нь дахин сатааруулж оноогоо цуглуулж муухай мэдрэмж өгнө. Харин маргааш нь шүү оддын системээс өөр нэгэн чадвартай болдог бөгөөд харин Ли их баян найз нь өөрийгөө левел ап хийсэн буюу те илүү хүчтэй болсон гэдэг. Тэгээ шүүг би чамайг амар зодмаар байхгүй юу гэж саналтай нарахгүй хэлнэ. Энэ үед мистер Фитэй юм төстэй багш гарч ийн. Жохон ёс зүйтэй байш шүү та хоёр. Зодтолж байхаар арм wrestling буюу гар барилтны хий гэдэг. Тэр хоёр тулаанд 1 секунд ч болдог гэд шууд пиат нөддгөө. Шүү ялалт. Цэвэр ялалт бүр маш хурдан шүү ялна. Тэгээд дараа нь багштайгаа үзтэл ер нь багшигаа хүртэл амар амархан дэлждэг. Тэгээд хүн бүр шүү рүү анхаарна. Энэ хинбэ гэд. Түүний дараа шүү Жанэстай хамт гадуур жоохон алхаж байтал уулын оройгоос ман татж ивнэ. Энэ үеэр ер нь бол багш нар болон чанга яригчаар аюултай байдал үүсэж магадгүй гэж сануулна. Яг энэ үед тэр манд хүмүүс яг л мангас шиг сэлгэж гарна. Эхлээ Жанс тэгээл хүмүүсийг дараа нь шүүдэгтэл нэг өөр газар шүү шилжээд ирсэн байдаг. Бөгөөд өөдөөс нь сүх ирж байж таарна. Юу болоод байгааг шүү сайн ойлгохгүй ч зомбинууд дайрч байдаг шүү. Тэр зомби амархан алаа сүхээ сүлийн цогцолтоо хийчгээд юу болоод байгааг ойлгох гэж хичээнэ. Гэтэл газар доороос өшөө олон зомбинууд дайрна. Шүүг алаад дуусахгүй гэж бодоод түрхэн зугатааж байхдаа амьд үлдсэн хідэн сурагчтай таардаг. Бөгөөд тэднийг шүүх ер нь бол хамгаалж зомби нарыг алж хиднаа. Түүний дотор байгаа бяцхан жүтгэн зомби нарыг амархан алхад ус болно. Үлдсэн ганц зомби арай чууг алчхаад нөгөө амьд үлдсэн хүмүүстэй ирнэ. Тэр дундаас нэг эмэгтэй та бидний төлөө тулдаач гэж асуудаг шүү. Та нар намайг сая тулдаж байхад хинч тус болсонгүй. Та нарын тархин дотор мангас бай. Би зомби нараас зугтаж чадна гэд уурлаа сүхээ газар зоогоод чөтгөр шиг зан гарган цааш шүү ганцаараа явна. Тэр өдөр чин зомби нартай тулдаж байгаа хоолны газар өөрт нь санал өгсөн залуу өгсөн байхыг харна. Энд ч тоглоом биш шүү гэж цаашаа явна. Тэр агаарт улаан гэрэл гарч байхыг хараад энэ иж ид байна гэж бодоод сэлмээрээ зөвхөн нэг залуу зүгээр тусамж дууддаг буугаар бууцсан байсныг ойлгоно. Шүү системийн чадвараар түүний хинбэ гэдгийг олох гэтэл нэр нь байхгүй зөвхөн ID болон тоол харагддаг. Харин тэр залуу бол тагнуул гэдгийг шүү шууд зүүн совингоороо амархан мэддэг бөгөөд харин шүүгийн дотор нэг админ бодлорж ирнэ. Тэр залуу шүнжин лалрын мэдрэмж муухай мэдрэмж өгч 10,000 оноо цуглуулахаар шийднэ. Харин тэр залуу өөрийгөө танилцуулж намайг Чанг гэдэг гэж харин шүү өөрийгөө худлаа хэлж баян найзынхаа Ли гэж өөрийгөө танилцуулна. Чан сэлмиг чинь үзье гэдэг шүү. За гэд өгөх гэж байгаад буцаагаад татна. Тэгээд эхний 100 оноогоо авна. Сэлмээ өгдөггүй. Тэр хоёр хамтдаа хүмүүсийг олохоор явна. Чанг мангас шиг санаа гаргаж нууцаар шүүг алчихмаар санаа гарган гүүгээд ядархыг нь хүлээн. Гэвч шүү араас нь гүүгээд ядарч туйлдаггүй. Маш их зомби гарч ирнэ. Тэр үед Чанг сэлмээ өгчих би бүгдийг алчихыг гэтэл шүү өгдөггүй. Дахин сөрөг мэдрэмж Чангаас авч Чангаас оноос хурсаар байдаг. Харин Чанг шүү хоёр зомби нараас салж чаддаг бөгөөд Чанг ямар нэгэн байдлаар хутга болсон байдаг. Чанг санаагаа уралдуулан хоёрлаа ээлжлэн унтаж амарх уу чи ихлээд амар гэдэг. Тэгээд унцохоо энэ алах гэдэг юм санаатай юм байл л дээ. Яг унцчлаа гэж дайрах гэтэлд шүүнүүдээ нээж Чанг сандаргаж оноогоо дахин авна. Шүнжин шүү Чанг унтаагүй бөгөөд мангас шиг санаатай новшийг шүү чөтгөрлөг санаагаар шүнжин тамлаж онжээ. Өглөө бол шүү шийхээр Чанг орхиод явна. Тэр буцаж эрэхтэй Чанг цочоож дахин оноогоо цуглуулна. Гэвч энэ удаа Чанг доторх мангас нь уурлаж шүүг алахаар дайрна. Шүү тэр хоёр аимшигтай тулаан хийнэ. Чөтгөрлөг шүү мангаслаг Чанг тулаан ширүүн болно. Чанг тагнуул учир маш овсгой самбаатай байдаг бөгөөд тулааны чадвар нэлээд сайн байдаг. Шүү элдийг нь ер нь шүүгийн элдийг унгаагаад яг алах гэж байтал шүү даагэр гэдэг ер нь бол элдээ дууддаг чадвараараа элдээ дуудаж мангаслаг Чанг ерөнхийдөө бол биеийг нь нэвт сүлбэж алж өрхнө. Гэвч шүү Чанг алахыг хүсээгүй. Анхнаасаа Чанг шүүг алахыг бодолтой байсан мөн алах гэж дайрсан учраас амьд үлдэхийн тулд
ерөнхийдөө бол мангасыг алж орхино. Дараа нь тэр ой дунд маш их өлссөн байсан учраас аль мэднэ. Гэвч тэнд байсан хэрмнүүд маш харамж бөгөөд алимыг идээд байсан учраас уурлан шүүд ад үтсэн ерөнхийдөө чулуу шиднэ. Харин хэрмнүүдээс хүртэл шүү оноо цуглуулж байлаа. Тэр аргагүй байдалд орон цаашаа тойронгүн тэр явсаар нэг тойроод нэг газар тойроод байгаа гэдгийг ер нь ойлгохдонгүй. За тэгээд шалбагнаас ус уугаа тэгээд зовж осон алимаа иднэ. Гэвч чоннууд ард нь ирсэн байдаг өгөөд чоннуудаас зүхтэнэ. За ойд ирэхэд нь хэрмнүүд нөөдсөн чулуу шиднэ. Тэр гүйсээр байгаа залхаж тайлаад цаашаа илүү хурдангүйдэг. Тэр хүлэмжсэнгүйдэг. Хэдэн хүмүүсээ таарна. Тэр аль хэдэн дээрийгөө нэг амарсан гарууд нь л байж таардаг л та. Үнэхээр тэр хүмүүс ядарч төлцсөн байдаг бөгөөд шүүг өөрт нь тус болохыг дахин гуйна. Харин шүү албуу би ямар баатар юм би зүгээр л амьд үлдэх эсэм минь хармаар байна гэдэг. Тэнд байгаа хүмүүст өнгөрч тэр хэрмүүдээс чулуу шидэж байж тэ олсон алимаа нүдэн дээр нэг охин шүүг алимнаас хацхын төлөө юу ч хийхэд бэлэн болжээ. Шүү харин түүнийг зугаагаа гаргаж оноогоо цуглуулсан сар байдаг. Түүний дотор чөтгөрхийг хааны хүч байсаар л байгаа. Нэгэн залуу үсгийн хэрээр шүү рүү зүгтээ ирэн өг гэж ерөнхийдөө бол энэ занал хийлэн данлах гэж үзнэ. Гэвч шүүд чи одоо яг чадах уу гэж өөдөөс нь харин нөгөө залуу айд сандран сүхээ хайна. Харин шүү дуусаад ер нь бол тэгээд оноо цуглуулж хаяад явдаг. Бас бүрч чөтгөрлөг болоогүй 2 ширхэг алим үлдээгээд явсан байдаг шүү. Манай шүү. Цаашдаа явж байгаад морьтой зомби нартай таарна. Зомби нараас ерөнхийдөө бол 1 оноо авч байдаг. Тэд нар ч гэсэн жоохон мэдрэмжтэй юм байлээ шүү. Адуу шиг тэд нараас зогтнаа. Морьтой хүмүүс хойноос нь нус мар хаврна. Гэвч шүү самгчин шиг л бултаж гарна. Харин энэ үеэр хэсэг бүлэг амьд үлдсэн хүмүүс зомби нарын уулнаас харж байдаг бөгөөд зомби нар дунд бас ахлагч байгааг олж мэднэ. Ер нь сэлэнтэй зомбиг ахлагч гэдэг. Ер нь бол тэгээд тэр байгаа амьд үлдсэн хүмүүс дунд нэг ахлагч байдаг. Тэгээд арайч юу амьд үлдсэн байдаг бөгөөд тэнд дуудыг нэг түрүүний тагнуулуудынх нь бас нэг нь байдаг. Тэгээд тэдэнд ер нь бол галт зэвсэг байдаг. Ер нь снайпер байдаг. Тэгээд ахлагчийг нь алчгаа цаашаа зугтаж гарна. Харин тэр бүлгэнд амьд үлдсэн хүмүүс зугтаж явж байгаад нэг хүүхэд зомбитой жадаар тулдаж байгаа харин тэр бол шүү тулдаж байдэ. Амьд үлдсэн бүлгийн хүмүүс гайхшир тэр хүүхд таньдаг яан сурвалд ийм хүүхд байхгүй дээ. Дур хаяж дийл ивэлтэй гэж ярилцсан. Харин тэнд байсан хэсэг хүүхдүүд донд гар бэлдээний үтсэн хүүхд байдаг бөгөөд тэр бол шүү таньдаг. Бөгөөд тэр лиг ясан хүүхэд байна гэж хэлдэг. Үзэгдэл солигддог бөгөөд шүү баг үед очноо. Хүүхдүүд нуугдаж тоглож их үед юм шүү модонд нуугдчихэ. Тэрний орой хүртэл хин ч олоогүй. Ер нь шүүг хайгаад олоогүй. Данж Ли Шао чоколад өгөх гэж олоод ирсэн байдаг. Тэгээ Ли Шао хэлэхдээ чи ямар ч газар нуугсан би чамайг заавал олоод ирнэ. Ирэх болно гэж ерөнхийдөө хэлсэн байдаг. Тэгэд үзэгдэл буцаж солигдноо. Одоо цагтаа ярьчээ. Хэсэг зомби морьтой хүмүүс ерөнхийдөө таарсан шүү тэдэнтэй тулцаж гарна шүү. Тэднийг толгойг дастаж гарна. Өсөж явсан дааш тэр уурандаас тэр шүү одоо юу ч хамаагүй болжээ. Тэрэнд юу ч наалтгай болж. Тэр уурж дастаж байлаа. Энэ үед Ли Шао маш ууртай байдаг бөгөөд шүүгийн зургийг зурж дартс гэдэг тоглоом тоглоод толгойг нь онож байдаг. Тэр дараа нь муу хөгийн шүү гэж орилсоор тэр нэг хайрцаг ухаж эхэлнэ. Хайрцагын дотор дахиад нэг хайрцаг байдаг. Тэрний дотор дахиад нэг хайрцаг. Тэр дотор нэг чипс байдаг бөгөөд тэрэн дээр нь тасархай цаасан дээр үгс бичсэн байдаг. Хин нэгэн чипсийг идэхээсээ татгалз бол би тэрнийг цохино гэж бичсэн байдаг бөгөөд Ли Шао шүү маш их хүлээж байгаа. Маш их мессеж бичсэн байдаг бөгөөд ирэх ёстой хугацаа аль хэдийнэ өнгөрсөн байв. Амьд үлдсэн хүмүүс шүүгийн хойноос яваад байдаг бөгөөд тэд нэг газараа эргэлдээл байгаа юм уу бүү мэд гарч чадахгүй л байдаг. Бүгд шүүг бүх зомбиг устгасан ч бүх зэвсгийг өөрөө аваад явсан байв. Нэг ч зэвсэг байхгүй байлаа. Тэнд байсан нэг хүн энэ дор хаяж 8 зомби эсвэл 9 зомби байсан байна. Тэр бүгдийг нь устгасан байна гэдэг. Энэ үед энэ амьд үлдсэн хүмүүсийн ахлагчин зомби нарыг ер нь хоёр талаас нь цохилдогч устгахаар шийднэ. Харин энэ үед шүү өөрийнхөө олсон оноогоор азаа үзэн систем рүү нэвтэн тэр
дөрөвдөх оддын систем рүү амжилттай энтерний нэг том нууц хүчтэй болсон. Одоохондоо нууц нь харин амьд үлдсэн хүмүүс зомбин руу яг дайрах үелөө шууд шилждэг бөгөөд шүүгийн жад тэнгэрээс унаж нэгэн морьтой зомбиг устгаж орхино. Харин дараа нь маш их жад бүх зомбиг устгана. Шүү зомби нарыг ATM гэж нэрлэдэг болсон бөгөөд онооны хайрцаг гэж нэрлэжээ. Энэ үеэр амьд үлдсэн бас хүмүүстэй арина ахлагчин шүүг ямар олон зэвсгээр яаж тулдаж байгааг гайхаж бүр гацаж орхино. Амьд үлдсэн нэг ч зомби үлддэггүй бүгдийг нь юм шүүг баар ганцаараа алчдаг. Тэгээд шүү дуусгаж орхисон мөн бүх зэвсгийг юм бол минийх болсон шүү гэж үнэ хэлдэг бөгөөд амьд үлдсэн хүмүүсийн ахлагч нь шоконд ороод заал гэдэг. За тэгээд part 3 энэ хүрээд туслаа. Part 4-ыг чадхаараа хурдан хийх оруулах болно. Та хэд өмнөх part 1, part 2 маш их лайкаар мэлаасан, маш их комент бичсэн байлээ. Тэгээ part 3-ыг чадах ятгаараа хурдан оруулсан шүү. 10,000 үзэлт ядаж хийчих болов ерөнхийдөө part 4-ийг тэр доор нь хийлээ шүү. За баяртай. Metaverse үзүүлж байна. Part 4 сүүлийн хэсэг. Шүү үхэлтэй учирсанаас хойш супер хүчтэй болсон билээ. Хамгийн сонирхолтой нь тэр сөрөг сэтгэл хөдлөлөөр оноо цуглуулсан оноогоороо системээс азаа үзнэ. Тэр маш азтай байвал нууцлах чадвар олж аавна. Эсвэл нууцлах зэвсэгтэй босоор байгаа билээ. Харин part 3 дээр бүх хүнийг нууцлаг манан залгиж орхисон бөгөөд хинч тэр манангаас гарч чадахгүй. Мөн тэнд зомби нартай хамт дүүжигдсэн байдлаар дууссан бол part 4 бас сүүлийн хэсэг. Аним маань яаж дуусах бол дуустал нь үзээрэй. Шүү бүгдийг яасан билээ. Харин шүү 8 ч хүний бодол орж ирэн юм тэр өөрт байгаа зэвсгийг амьд үлдсэн хүмүүст алтан гинж бугуйч мөн бэлэн мөнгөөр бартер хийж байв. Тэр хүмүүст мөнгө биш зэвсэг хэрэгтэй байсан учраас шүү гас бүгд худалдаж ав. Дараа нь тэр амьд үлдэхсдийн ахлагчтай шүүтэй ярилцаж яаж амьд үлдсэн гэд өрөвдүүлж гана. Шүү өөрт байсан алимнаасаа тэднэрт өгч тэднийг удирдахад ямар амархан юм бэ гэдгийг ойлгоно. Тэд өнсөглөн сангаж байгаа учраас шүү бурхан шиг л шүтэж байв. Тэгтээ тэр бол сурах чивээрээ л дээ. Алимны хилтерхий олж итсэн амьд үлдсэн хүмүүс маш баяртай байлаа. Зарим нь өссөн хүмүүс өөрт байгаа үнэтэй цагаа нэг ширхэг алимаар сольж байлаа. Шүү тохиролцоор л байв. Яг энэ үеэр сүүдэрт сүнснүүд гарч ирэв. Шүүгийн доторх илд дуудаагүй байхад нь гарч ирэх тулдах маш их хүсэж байлаа. Арайчуу зогсов. Харин сүүдрийн цэргүүд ахлагч шүүг хартал түүний дотор сүнсэн чөтгөрийн хаан байгааг хараад айгаа цогтож одов. Бүхэл газар амьд үлдсэн хүмүүс бүгд цугларан энэ үзэгдэл солигдож сав дээр очдог. Тэр маш сайн жадаар байлдан маш олон хүний амийг аварч маш олон зомбиг устгахсаар байгаад энд ирсэн байжээ. Харин тэр үед шүү дахин өөрт байгаа хідэн зэвсгээ зарж гарав. Шүү наран туул зах дээр байдаг чарлаа ах нар шиг л маш амжилттай бараануудаа зарав. Маш их алтан бугуй шигтэй болсон шүү. Буцаад хэмээн амьдрал энэ их мөнгөтэйг очиод нилээд их мөнгөтэй болох нь ойлгомжтой болжээ. Шүү баяртай байлаа. Харин амьд үлдсэн хүмүүс дунд C levelтэй буюу C эсвсэг levelтэй U танк залуу байдаг бөгөөд тэр хар нүхний сэлэм гаргаж ирв. Мистер Фи багш хэд хэдэн хүчрэг хүмүүс амьд үлдсэн байдаг бөгөөд одоо бүгд л энэ газраас гарах нь тэдний зорилго болжээ. U танктэй ангал руу шидэн хэр гүнзгий байгааг нь мэддэг бөгөөд 100 м гүн юм байна гэж бусдад мэдээлэл өгнө. Мөн Ли Шао буюу сургуулийн захирлаар ирсэн тулаанчийг хүлээцээ гэдэг мөн шүү систем гих чадвараараа оноогоо шалгаж байгаад групп хүмүүс донд 9 тагнуул байгааг мэддэг. Ли Шао ирдэг бөгөөд тэр хүмүүст юм нь бол хоол авчирч ирсэн байдаг бөгөөд нэг хэрэмний модыг нь хэрэмтэй цуг бүр аваад ирсэн байдаг. Тэр модны хэрэмнүүдийн ахлагчийнийнх нь ерөнхийдөө бол мод байдаг бөгөөд түүндийгөө Fatty гэдэг ерөнхийдөө бол дараад нь нэр өгд юм аа. Тэгтээ одоохондоо Fat гэдэг утч. Fatty дотор нь байваа. Ли Шаог Fat маш их үзий ядаж байлаа. Шүүгийн инээд хурж Fatty-г шоолж гарав. Fat уурандаа шүүрүү дайрдаг гэвч аимшигтай Ли Шао бүхэл аюултай амьтыг алж хятаж байгаад ирсэн байсан байлээ л дээ. Ли Шао хүмүүст алим өгөө. Fat идэх хоолгүй болсондоо сэтгэл готролд орчээ. Гэвч өөрт байсан нэг алимыг Fat төгч түүнийг ад жаргалтай болгов. Жан найз нь амьд байдаг бөгөөд өөрөө дөрвөн морьтой зомбиг алснаа шүүд найзтай бахархалтай наргагүй ярьж гарав. Тэр хоёр дээр нэг танихгүй залуу ирж зэсгүүдийн 50,000 йенээр ерөнхийдөө бол
худалдаж авъя, гараад өгье гэв. Гэвч шууд татгалзав. Харин шүү системээс нэрийг нь харах гэж үзтэл харагддаггүй бөгөөд шууд тагнуул гэдгийг энэ төр дорн мэднэ. Мөн энэ залууд итгэж болохгүй гэдгийг мэдэж ав. Харин маргааш нь Ли Шао ангал руу орох болов гэдгээ бусдад хэлдэгэ. Тэгээд маргааш илүү нарийн төлөвлөгөө гаргана гэж ерөнхийдөө хэлв. Оройн шүү хүмүүс хэр их муухай мэдрэмж өгч оноос ууснаа харж байлаа. Энэ үеэр хүмүүс ихэнх нь унтсан байдаг бөгнөд тагнуулууд төрүүлж агуур буюу ангал руу нэвтэж оров. Харин шүү өдөр өөрөөс нь юм асуугаад байсан тагнуулыг барьж яваад зорилгыг мэдэх гэж оролдов. Харин тагнуул юу ч хэлэхгүй юм бол тулаан эхэлдэг. Шүү рүү ерөнхийдөө дайрав. Харин шүү чанга чимээ гарган хүмүүсийг сэрэж бас муухай мэдрэмж өгч оноо цуглуулж байлаа. Ли Шао шууд тагнуулын нүрнээс атгаад авдаг бөгөөд тэр юм бол дайрдаг тагнуул руу. Тэгээд агаар руу унгаж орхиод Ли Шао юу тан хүүхдүүдийг хангалттай хүчтэй биш учраас хамгаалах гэдэг тушаал өгдөг. Бөгөөд энэ тагнуулууд байгаа гэдгийг нь сануулж хэлдэг. Юу танг ангал руу орохоос өмнө хүүхдүүдийг дурмын үг хэлвэ. Учир нь ангал руу орсны дараа амьд гарч ирэх гэдэг нь баталгаа тун бага юм. Тийм учраас өөрийнхөө амьдралыг өөрөө хамгаал гэж хэлнэ. Юу танг лекцийн дуусны дараа Ли Шао шүүдэр ирж өөрийнхөө бизнес хамтарч болох уу гэж асууна. Учир нь түүний бүхэл алт мөнгө эдлэл Ли Шаогийн анхаарлыг татжээ. Мөн Ли Шао 90% би явна. Чи үлдсэн 10% гэж юм тохироо хийх гэж үзнэ. Мэдээж энэ хэрэг энэ гатсан байдалтаас гарна. Дараа нь харин шүүл Ли Шао та арай л их левелтэй байсан бол бас болохын наад саналч. Харин тэгтэл та амар бага левелтэй. Тийм болгож 50% гэвэл болж байна уу гэж сөрсөн асуулт асууна. Харин ярины сэдвийг өөрчлөн Ли Шао хоёулаа хамтрагч болж болно шүү дээ. Би чиний алт мөнгөн эдлэлийг зармийг нь хадгалж бай гэдэг шүүр татгалзан өөрийнхөө цамцсан дотор бүх алт мөнгөний эдлэлээ хийгээд ангал руу ороход бэлэн болжээ. Харин ангал руу орохоос өмнө шидийн хүчээр шат хийж бөгж хатаар доорч харин доошоо ортол өчтөр орой орсон бүх тагнуулууд нь аль хэзээ өгсөн байх нь тэр. Харин тэнд бүгд зангад орсон гэдгээ мэддэг бөгөөд ногоон өнгийн бадмарган сүнсүүдийн хүч чадлыг гаргаж ирж байгаа хүмүүс рүү дайрахад бэлэн болжээ. Ли Шао галын хүчээр дайралт өгч Мистер Фэй багш бас дайрал сүүдрийн зэрэг рүү өгөв. Бүх хүн дайнд оролцож байв. Харин сүүдрийн зэрэг шүү рүү огт дайрахгүй байдаг бөгөөд шүү тэдний рүү дайрч оноогоо цуглуулж байв. Харин энэ үеэр тагнуулуудын нэг нь хүмүүсийг алж байв. Тэр сүүдрийн зэрэгтэй төстэй сүнслэг чөтгөр болсон байдаг бөгөөд тэр D level-ээс C level рүү ерөнхий шилжсэн байв. Харин энэ үеэр Ли Шао хүчтэй дайралт сүүдэн зэргүүд рүү өгсөөр байлаа. Тэр тагнуулыг мэддэг бөгөөд түүнийг лав гэдэг гэж босдтой хэлв. Лав хүмүүсийг өөхөх тусам илүү хүчтэй болоод байгаа бөгөөд өгсөн тагнуулуудынхаа хүчийг сувлуулж байгаад тэр сүнс юм боссон юм байлээ л дээ. Харин энэ үеэр шүүгийн баруун талаас нь хин нэг юм дайрах гэж байгааг энэ бол зүүн совингоор эсвэл системийнхэн чадвараар мэдээд бөгөөд шууд жадаар хажуу тал руугаа цохилт өгдөг. Лавын хацрыг онж орхив. Ли Шао гайхаж сая яаж түүнийг цогсныг асуудал шүү. Санаандгүй хажуу тал руугаа далаат лавг онцглоо гэдэг. Энэ наз байсан гэж худлаа ерөнхийдөө бол хэлтгээ Ли Шао. Харин Ли Шао хажуу тал руу дахиад зөгтөл Ли Шаог энэ лавыг дахиад Ли Шао чи зүгээр зүг хэлдэ. Шүү хэлсэн зүг рүү ерөнхийдөө бол Ли Шао ер нь бол галын хүчээрээ буудаад лавг онсоор байв. Яг энэ үеэр саарл ордон дотроос бүлэг зомби нарын ахлагч энэ бол гарч ирэв. Тэгээд бас цэргүүттэй хамт эцсийн тулаан хийгдэх бэлэн болжээ. Ли Шао ахлагч зомби нарын сүнсийг энэ шууд мэдээд ахлагч руу шууд дайрдаг. Тулаан эхлэв. Яг энэ үеэр шүү зомби нарыг алж хядаж байтал зомби энэ шүүгийн араас нуусамаар онхоошхдаг. Цаав гарч ирэн сумыг хав. Цаав зомби нарыг урс тастаж хайна. Энэ үеэр нэг зомби шүүгээс үрхэл цугтаж гарав. Харин шүү саарал ордон дотор ямар нэгэн үн хүчхэн байгаа болоогүй шуналдаа дийлтэн хамгийн түрүүнд саарал ордон руу орвоо. Харин энэ үеэр шүү систем ерөнхийдөө шүүд боломжтой байхын сануулдаг мөн хин нэгэн дайрах гэж байгааг нь хэлв. Тэр нь лав байдаг бөгөөд тэр яг шүүгийн дээрээс нь дайртал шүү бултаад мөн эзэндээ байсан даагэр илдэг лавыг тэр доор нь онож устгаж орхидгоо. Ли Шао зомби нарын
ер нь бол ахлагчтай, ер нь бол хүчрхэг тулцаар байдаг бөгөөд хүч нэлээд ойролцоо тэнцвүүхэн байдаг. Харин шүү саарл ордны төв рүү ерөнхийдөө бол орж эрдэнэсээ эсвэл ямар нэгэн зүйл нь хайж байдаг. Хайлтаа өргөжлүүлсээр тэр ямар нэгэн үн хүрэх юм хайсраа байв. Шунлаа гэж. Хүний шунлаа гэж. Харин тэр чулуун хөшөөнөр байдаг бөгөөд шүү рүү дайрах гэж байтал шүү даагаргээ хилдээ дуутал бүх чулуун хөшөөнөр ухаж эхлэв. Мөн шүү рүү огт дайрдаггүй бөгөөд шүү шуналтаа дэлдэн чулуун хөшөөнөрийн жадыг хүртэл гарнаас нь булааж ав. Мөн тэр үед чулуун хөшөөд сөрөг сэтгэл хөдлөл гаргаж шүүд оноо өгч байв. Харин энэ үеэр гадаа ширүүн тулаан болж байдаг бөгөөд цаав зомби нарыг алж хидаж байв. Харин Ли Шао зомби нарын ахлагчид бараг ялагдах шинжинд ороод ерөнхийдөө байж байдаг. Тэгсэн ч тулаан үлдсээ байдаг. Харин энэ үеэр шүү саарл ордны хааны өрөөнд орж иржээ. Тэнд бичээс байдаг бөгөөд тэрийг мэдэрсэн зомби нарын ахлагч одоо орхин байдаг хурдаараа шүү рүү гүйж гарваа. Ли Шао ч гэсэн ерөнхийдөө зомбигийн ахлагчийн араас ерөнхийдөө бол саарл ордон руу ордог. Харин энэ үеэр гадаа байлдаж байгаа хүмүүс зомби нарт бараг л ялагдаж байв. Харин энд үед зомбиг зомби нарын ахлагчийг ерөнхийдөө дөрөв зохиогч гэдэг бөгөөд хааны өрөөрөө ортол шүү ямар нэгэн зүйлийг унгааж орхидог. Харин энэ үеэр дөрөв зохиогч хамаг чадлаараа тэр зүйлийг авах гэж үсэрнэ. Энэ үед бүх хүмүүс бараг үхэж байдаг бөгөөд найдвар аль хэдийнэ тасарчээ. Зомби биш шүү тэр зүйлд буюу тамганд төрүүлж хүрнэ. Тамга шүүгийн биед шингэж ордог бөгөөд гэрэл маш хүчтэй гэрэл цацар шүүгийн биед нэвтэрч орхино. Бүх зүйл яг л тоос шиг замхарч эхэлнэ. Тэгээ цаг хугацаа хугарч зогсно. Энэ үед бүх зүйл гацаж зогссон байлаа. Шүүгийн би тамга шингэж орхидог бөгөөд манан алга болж бүх хүн буцаад энгийн ертөнцид эргэж иржээ. Жиан шүү найзыгаа хайх бөгөөд цаавч мөн адил шүүг хайж байлаа. Ли Шао юу танктай юу болсон ярина. Хүмүүс шүүг үзэн ядна. Ямар үнэтэй сүхт жадаа зарсан гэдгийг хоорондоо ярьж шуналтай муу хүн гэж хов базна. Ли баян найз нь амьд үлджээ. Тэр хүмүүст шүүг харсан уу гэж асуудаг. Шүү гинтл өрөөнд алт мөнгө баялагтайгаа цуг ороод ирнэ. Тэр яг л бурхан шиг гэрэлтэж байв. Бас аж жаргалтай. Шүү орж ирээд Жайн найзтайгаа мэдлээд харин Ли найзынхаа нүрийг муухай харагдаж байгааг нь хэлжээ. Сөрөг сэтгэл хөдлөлөөр нь оноогоо амархан цуглуулж авна. Жаднуудыг нэг ширээн дээр тавиад гэрийн зүг ерөнхийдөө бол шүү явна. Газар нэг чипс байдаг бөгөөд Ли Шао модонд дээр сууж байдаг. Харин шүү би гэртээ ирлээ гэж хэлэхэд Ли Шао баяртай байдаггүй бөгөөд шүүгийн нүүрлөө шүглэн харин дараа нь Ли Шао ахийнхаа биеийг шалгадаг бөгөөд гэртээ эрүүл саруул ирсэнтэй баяртай байдаг бөгөөд үүлж гарна. Харин энэ үеэр шүү Ли Шао санаа зовсондоо уушлахгүйж маргааш маш гоё хоолны газар оруулж хоол авч иднэ гэж амлалт авна. Тэр хоёр хөтөлцөө гэрлүүгээ харина. Энэ үеэр элдчин Ли өвгөнтэй өвгөнд шүү чин сэтгэлээсээ талархах бөгөөд өөрт нь сэлнэмээр тулдахыг заасны ачаараа амьд үлдсэн гэдгээ хэлнэ. Гэртээ орж ирнэ. Гэртээ орж ирсэн хойноо шүү өөрийн биеийн дотор байгаа нэг сүнсний бөмбөлгөөс Ли Шаогийн нь бол сүүдэн зэрэг болох Робертыг дуулж гаргаж ирээд хар бөмбөлгийг идүүлж орхино. Роберт хачирхалтай инээд алтан мөн левел нь шууд FST болно. Ли Шао миний сүүдэн зэргийг галзуу болгочлаа гэж уурлаж гардаг. Харин шүү хоёр алим гаргаж ирэн Ли Шаод өгнө. Аж аргалтай Ли Шао ерөнхийдөө хоёр алим гиднэ. Шүү хэрмийг авч ирсэн байдаг бөгөөд хэрмэнд ерөнхийдөө бол Fatty гэж ерөнхийдөө бол Ли Шаод дуудана. Тэгээ Ли Шао өхөөртөр чипс өгдөг. Түүнээс болж хэрэм Ли Шаогийн боолнд болж түүнд мөргөж гарна. Шүү хулгаалсан тамгыг гаргаж ирээд байж байтал сүнслэг байдал үүсч хотны левел ап ерөнхийдөө бол хийнэ. Шүү хотыг тэр чигээр нь мэдэрч байлаа. Мөн шүү өчигдөр байсан газартаа гацаж байна гэж зүүдэлдэг бөгөөд Ли Шао сэрэнэ. Харин сэрээ шүү Ли Шао би чамааг хизээж дахиж орхиж гарахгүй гэдгийг хэлнэ. Үзэгдэл солигдож юу танк
Юужин хоёр ерөнхийдөө бол тэр гацалтын талаар, тагнуулын талаар ерөнхийдөө тулаанч энэ хоорондоо ярилцж байдаг. Тэгээд сүнслэг ертөнцийн тайлагдшгүй нууц ямар их байгааг мэджээ. Тэр хэдэн хоногийн гацалтын донд маш олон сурагч нар үхсэн гэдэгт харамсаж байдаг бөгөөд өөрийгөө маш мэдлэг багтай гэдгээ ухаарна. Өөрийгөө ямар бас өчүүхэн гэдгээ ухаарна. Тулаач Юужин болон Ю Танк хоёр шүү болон Цао хоёрыг ярилцж байдаг бөгөөд энэ хоёр ямар сайн тулаанч нар вэ гэдгийг нөхөд анзаарсан байдаг. За үзэгдэл солигдно. Ли Шао шүү хоёр галын наадмыг галт наадмыг ерөнхийдөө бол үзээд энэ солиод бодохыг үзээд зогсож идэг. Тэр хоёр хараа ТV шоу үзийгээд манай аним энэ хүрээд ерөнхийдөө бол дуустдаг. Та хэд өмнөх part 1, part 2, part 3-ыг маш их лайкаар миласны хүчээр part 4-ыг би чадах ятгаараа хурдан оруулсан шүү. 200,000 үзэлт ядаж хийчихвэл дараагийн 2 дахь улирлыг хийх болно. Харин 1-р улирал ингээд ерөнхийдөө бол дуусж байгаа. Харин тэр хүртэл надад бэлдсэн хит хитэн аним бас комик надад бэлэн байгаа. Би ерөнхийдөө бол бичлэгээ хийгээд оруулах болно. Тэгээд ерөнхийдөө бол хүлээгдэж байгаа шүү. Тэгээд subscribe хийж дараагийн аним туршлаа тэр доор нь үзээрэй. Надтай хамт байсанд баярлалаа. Дараа уулзцгаая.